Монголчууд адууг 10 орчим мянган жилийн тэртээгээс гаршуулж иржээ. Тэвээс чи дэлхийн хэмжээний төр тулс байгуулж байсан монголчуудын их үйл хэрэг үүх түүхтэй Монгол адуу салшгүй холбоотой юм. Монголчууд таван хошуу малынхаа дотроос адууг сүлд хямран амтан гэж дайдалдаг. Тэр дундаан эмээлт морийг хаан төрийн эрдний нэг хэмээн үзэж төрийн сүлдэндэн залсан ард түмэн билээ. Эрт үеэс монголчууд адууг ан ав, цэрэг дайн, унлаг ажиллахын зориулалтаар багаас нь хүч чандас суулгадаг байлаа. Унганд нь уйж, дааганд нь давтаж, үрээнд нь үсрэгэх замаар бэлтгэж, агтлан ялгадаг уламж нь одоо ч бий. Эмнэг адууг сургаж зөвшөөрлөнө гэдэг том соёл бөгөөд Монгол эрчүүдийн авхаалт самбааг сорих зорилго юм аа. Ажнаасаа хүлээгээ таньж мэдхийн тулд адууг наснаар нь ялган уралдуулдаг байсан яван явсаар 93 наадмын нэг болон уламжлагджээ. Дэлхийд ганцхан 93 наадам. Энэ бол Монгол эр хүн, Монгол адуу хоёрын бяр чадал, хурд хүч, аз хямраг сорьсон том шалгуур бөгөөд эрт цагт дайн тулааны нэн чухал бэлтгэл болдог байжээ. Улмаар ингэж бэлтгэгдсэн дайчин эрс, хөлөг мөрдөө шигшин унаж, томоохон хэмжээний ан хоморго зохион байгуулдаг байсан нь дайн тулааны хээрийн сургуулийн шинжтэй байлаа. Энэ үеэс монголчууд хурдан мор уйж сойх, таньж мэдэх, гүү барьж, айраг зэгээ хийх, адууг эмчлэх, тамгалах, сэтэрлэх, элдв ганган тоног хэрэглэлээр гоёх, морд соллох, 93 наадам хийх зэргээр адууны соёлыг хөгжүүлж иржээ. Монголчууд зуны ихэнх сарын нохой өдөр адууга хураан ирж, гүүгэм барьж унгаан уйдаг. Энэ өдөр унганы зэлээ татан, лам залж, бурхан номын сан утлаг тавиулан ёс төртөө эхэлнэ. Ууган унгандан хадаг зүүж, зэлэнд эхлэн уйна. Дараа нь бүх унгаан баярж уйна. Зэлний эхэнд ширээ тавин, тавгийн идэ будаа, мах шүүсээр дүүргэн, айл саахал дараа найрлаж, адууныхан хашиг буйныг дуудан, гүүний үрс гаргах энэхүү уламжилт ёс заншилыг гүйцэлдүүлнэ. Урд жилийн аригнаас дээжлэн авч хадгалсан айргийн хөрөнгөөн сайлын хамт ширэн хөхүүрэнд хийж бүлнэ. Хөхүүртэй хөрөнгөлсөн саамыг 5-7 мянган удаа бүлж исгэн чанартай сайн айргийг бэлтгэдэг. Айрыг иссэн өдрөөс монголчуудын найр наадмын улирал эхэлнэ. Айрыг нь хүний биеинд сайн нөлөөтэй идэ учир хүн болгон хүртэх бөгөөд дуу хуур, инээд наадам, ерөөл магтаал гээд сайн сайхныг дагуулдаг. Уртын дуу, ерөөл магтаал болон хуурдах, дэмбэдэх зэрэг оюун ухаан, ой тогтоомж хурцлсан зан үлийн тоглоом наадмууд айрагтай газар л хөгжиж байдаг. Айраг бол үнэхээр монголчуудын аз бэлэг дагуулсан цэнгэлийн идэ юм аа. Агтлах, эмнэж тамгалах зэрэг зан үйлийг жил болгон үлддэг. Жил бүрийн намрын дунд сарын 17-нд юм уу? Бар өдөр унаг тамгалах ёсыг хийнэ. Бүх унгаа тухайн өрх айл өөрийн тамгаар тамгална. Монгол адууны тамга тэмдгийн онцлогоор Монгол түмний гарал үүслийг доктор Перлэ тоомлон сонин содон ном бичсэн байдаг.